Ялсан 70 кг хэмжээнд алтан медаль гарч хийм хариуцлага барьдаг хэлж байна. За дэлхийн залуучдын аргаас хүрэл авсан хүү дээ. Тэмүүл ингэж энэ улаан талаас. За шилжсэн. Зүүн дотор шилжсэн Бямдорж зөрөөд дохоо зөхгөө дутуудсан Тэмүүлэн. За усаа дахиад баруун шилжсэн Тэмүүлэн гар талах гэсэн зөрөөд баруун дотор шилжсэн Бямдорж. Тун хариуцлага барилдан. Шовтраад удацсан Тэмүүлэн. За гарцаахгүй таамагт байсан. Тэр таамгийн дагуу ер нь гарч ирж байна. Тун сайхан гарч ирсэн хоёр залуу мастер. Гудтаа дороодөнгөд гудтаа дамжаад баруудлаа толгоор болсон гараачаад дутуудсан. Гараачаад дутуугууд нь зөрж өндөөс нь апа үүрсээ үрээд хоёр нэг оноо Бямдорж оноо. За яг давуудаа ер нь ингэж бас үүрдэг, гарт иргэдэг Бямдорж. Тэргээд нэгтэг. За хин илүү ажилласан очно хоёр залуу хөлтөвд бол хоёулаа урагшаа явна. Хинээс нэг хургаад ах юм байхгүй. За өнөөдөр чирэн Сяа дагуун гот нь гарын гадуур наба шидсэн табба яа толгон дээр яг тогтсон. Сяа таадаа даваа хоёр нь авчлаа. Гурав тэг ямар гоёор дагарж байна. Яг таадаа даваа шидсэн. Яг дээр нь тогтсон. За баяр цагаан суулгачтай челленж хийдэг шүү. Юу болдоо. Буруутсан байгаад та. За багшийн сандыг дагчихын Тэмүүл нь эргэлзэж ийсэн аа. Хэрвээ одоо удаашруулж үзээд Бямдорж оног батгаж болох юм бол нэмж нэг оноог 4 тэг болно. За саяныхыг удаашруулж харуулвал их гоё таадаа давуулж шидсэн. Бямдорж. За дээрээс бас шидээд яг шидээ гар аваад сүүв шидсэн. Тэгээ тэрэн дээр Тэмүүл яг толгон дээр зоогдоод унсан. Зоогдоод тогтонгууд нь зөрөөд өндөнгүүд нь Тэмүүлийн өндөнгүүд нь зөрж цаазраа давуулаад дээр нь туслаа Бямдорж. За одоо энэ сарыг. Одоо энэ сарыг. За одоо энэ давхар явна. Давхар хамсан гарын дээшлүүлээ шууд шидсэн. Хүлээлгүй шидсэн. Толгон дээр зоогдоод унсан. За энэ дээр тэр ийм л барьсан бодлоо. За тэгнэ сая баяр цагаан суулгагч өөрөө тактик алдаа гаргачлаа. Жишээлх дэмий байсан. Илэрхий юм дээр 4 тэг болоо нэмж челленжидээ дамжт одоог учраас Бямдорж 4-ийн дагуу нэмж нэг оноог 4 тэг болсон. За зүүн дотор шилжсэн зөрөөд Тэмүүлэн шуун дээр шувтарч удтаа баруун дотор шилжсэн дахиад шувтарч удтаа тогсон дохоо давхар авах гэдэг Тэмүүлэн. За шилжсэн Бямдорж баруун зүүн дотор шилжэнгүүд Тэмүүлэн зүрж барьцын задлаа баруун шилжсэн апа алдаад явсан. За хоёр нь авлаа 4-2. Хөнгөн авч яах ч нэ чин гар дарах нэ тэр гар дарах. За гар дарсан гадраа наатлын хөлөө тэр баруун хөлөө өргөж гой хамгаалаасаа Бямдорж баруун хөлөө өргөж хамгаалсан тулдаа тогтлоо 4-2. За баруун шилдэнгүүд баруун дотор шилдэнгүүд нь тооноос натгсан Бямдорж зөрөө шувтраад удацсан Тэмүүлэн. Хэд хоёр хүүхдгээд одоо хоёр залуу хэн алдаа гаргасан нь хожигдох нэ яг хэн буруу шийдвэр гаргаж тийсэхгүй буруу шийдвэр гаргасан хожигдох гээд байна. Гэхдээ барилдаан дүнгиж нэгдүгээр үдээрээ яагаад ч хүн барилдаа шахаж явсан шувтраад удацсан шувтарч удтаа зайгаа мэдэрсэн буцаж нийлэхдээ зүүн дотор шилжсэн Бямдорж зөрөө Тэмүүлэн баруун давхаалтсан баруун талдаа зүүн раба давхаалдаа шилжүүлсэн дутуудсан. За одоо Хатанбаатар хэрвээ өнөө одоо Тэмүүл ойжтох юм бол Арслагийн Сүнхбат Хатанбаатар хоёр медальг оцрох гээд байна. Тэмцээн өндөрлүүлэх гээд байна. Чөлөөтийн дөрөв бол дагс нь алтан медаль эдлээ гарч ирсэн бөгөөд дагдаг штэ. За тэгэхээр Чингис дагах гээд байна. Хэрвээ Бямдорж очих юм бол Чингис дагна. Ийм л нөхцөл байдлууд үүслээд ядармаатай. Яагаад барилдахгүй нэгүүд шүүгтэй андуураад байгаа юм та.
За очсон. Зүүн дотор шилжсэн. Зүүн дотор Бямдар дотор шилдэнгүүт нь шуун дээр шувтарч удаа давхар амсан гарыг нь дээшлүүлсэн. За шид гисэн мордсон мордон дээр шахаад татсан. Шахаад ямар үе бэ? Явж дуусна. Чээд эргүүлээд тогтсон юм да. За дахиад давхар амсан гууд нь цолгоос удаа тогтоосон. Бусгаатай хөвтөн зөгчихгүй дээ Бямдарж. Яг тийм барьц барил руу ороод ирлээ. За тэрийг мэдэрсэн. Их уян байна. Сэтсэн сэжээд дутуудсан Тэмүүлэн маш гоё барилдаан гарч ин хоёрлоо тамирчнаас. За сануулна л да. Бямдаржийг сануулна. Тэмүүлэн темпо өдөрсгсөн. Давхаалцсан, шилжүүлээд дэрлэхгүүд нь жийсэн. Чигээд маш хэвцээ дөрвөр мөшгчтэй юм да. Зя дөрвөр мөшгөөд 8-2 бол оноо найрцаа. Ард нь гарч нэг оноо авсан. Хэвтэгээс нэг оноо авсуулж Тэмүүлэн нэг оноо. За 4 биш 2 оноо өгч байгаа юм байна. Саяны толгой авчиж тонгороон дээр мөшгөт тонгороон дээр 2 оноо өглөө. За яг мэхний 4 биш 2 оноо байж бас болох юм а. Ягаад гэхээр мэхний гүйцэтгэл эсэлтэ арах юм бол. За шилдсэн зүүн шилдэнгүүт нь за яг одоогийн байдлаар шүү дээ те. Яг одоогийн байдлаар Бямдарч арай л илүү мэдрээд арай илүү толгой наяслаад байна. Арай цэрэг байна. Яг маш одоо гоё игдэгтэй моментууд дэр бол соёл тэр толгойд сонгорол цэвэр авьяас мэдрэмжээр авлаа штэ. Яг ороод ирэнгүүт өөртөө маш сэтгэлтэй зоригтой шууд явж ийн эргэлзэх юм байхгүй. Михийг эргэлзэх юм байхгүй хийнэдэг ийм айхтар байдаг. 5 бэлтэйш дасэт дэйш нарууллаа штэ. 6-3 тэр онооны самбар дээр жоо асуудал гарсан. За 6-3 хэвэр хэлтэй тэр. Гацаахгүй 6-3. Хоёрдугаар юм барилдаа. Баруун дотор шилжсэн Бямдарж зөрөө сугдаад килэж атгсан. Тэмүүлэн килэж атгангууд нь гулсуулаад займраад гарсан Бямдарж. Шуун дээр шувтраад удацсан Тэмүүлэн. Давхар хамаад явгод бас сугдаад тогтоосон. Баруун зөрөө золгосон. Том барьцтай амш гисэн. За хоёулаа ер нь золооноос барилдана. Хоёулаа золооноос барилдана. За үнэхээр нэг за Бямдарж 30 секунд явж гэлсэн түрүүн сануулсан байсан учраас дохион дээр хатуурч очих юм бол бурууднаа Бямдарж. За дутуу давхар авсан дахиад давхар авсан шээжэн зүгсэн шидсэн шидэд нэг он авсан 2 он авсан 6-5 30 секунд дотор 2 он авсан. За үнэхээр ажиллаж байна. Хоёулаа ажиллаж байна. Тэмүүлэн бас л гаргууны дэлхийн залуучдаас хүрэл авсан өнгөн дээрээ ирсэн хүү тэгээд гоё ажиллаж байна. Та нэг Бямдаржийн мэдлэгч мундаг байна. Хоёулынхын мэдлэг үнэхээр мундаг байна. Бямдаржаас өөр хүн байсан бол ер нь дөрвөөр дээш харж унчих гээд штэ. 6-5 зүүн дотор шилжсэн Бямдарж. Тэр дохион дээр хатуурчих юм бол буруудна. Хилдэг багш нь байна уу? Тэр хилж байгаа байлгүй дээ. Дохион дээр хатуурах юм бол буруудна Бямдарж. Тэмүүлэн жоохон баруун үл цөмөж дохиод байна да. Өшөө өндөр зэрэглэлийн дэлхийн бүхэл бол цөмөж дохион дээр бол зүгээр менежмент дотор суучна. За хоёулаа залуу хүмүүс барилдааны алдаач юм байгаа. Хоёулаа ялгүй жоохон муудсан байна. Хидатигэнд нь орсон байна. Тэр хүлээдэг буруу да. Хоёулаа за нэг явна л да. За явсан зөрөө дахивдсан зөрөө зүүн дахимдаа дутуудсан зүүн зөрөө золгосон. За зүйл 10 руу орсон. Тадаа тоглоцсон 4-оор тавцлаа. 4-оор тавцсан. 16 болж байна. Оноо найрцаа 16 болж байна. Алдар спорт руу аваргууд тим тамирчин спортын мастер Батэрдны Бямдарж 70 кг-ын даврагын алтан медалийн төлөө шалгарч байна. Маягта тонгорлоо. Яг вэ? Хоёр залууч бол үнээр гоё юм. Легенд баяр үргээ. Тэр моментыг бол маш мэдэрч 70 кг-ын сайн нэрийг харъя.
За арья. Хоёр залуу мастрын барилдаа. За Чингис зүүн баруун шилжсэн. За Бямдорж баруун дотор шилжсэн. За өнөөдөр бас энэ хоёр бол хоёулаа медалийн таварт явж байгаа. Хоёрдугаар дараагийн барилдаа. Шүүгийн 16-гийн барилдаа үзэгчтэй Даланг Драмжингийн Алдар спортоор аврагд ихтэй Дамирчин Батэрдны Бямдорж улаан талаас. За Хилчээс спортоор Дамирчин Цэрмагийн Чингис хөх талаас. За баруун дотор шилдэн болоод байна. Чингисийн цап гэдэг их хүчтэй шилдлээ. За дахиад зүүн баруун шилдсэн Чингис зөрөө догсон шуун дээр шултраад гудатсан. За баруун дотор шилдэнгүүт нь Бямдорж баруун дотор шилдэнгүүт нь Чингис шуун дээр шултраад татсан. Дахиад зүүн баруун Чингис шилдэн зөрөөд апа тэр хүн шилдүүлээд ах юм Бямдорж. Баруун дотор шилдэн их хүчтэй болж очиод байна. Чингисийн. Тэр яа чимээ гартлаа явж байна. Тэг хүн би хэлдэг шүү дээ ер нь хүн толгоогоор орлуулаад байгаа хүнд их дарамттай байд юм аа. Ийм байдаг. Тэр бол ерөөсөө хүний хүндийн төв чинь тархиндаа байгаа шүү дээ. Тарих одоо өөрөөр хүндийн төвийг өдөрдөд залж явж идэг. Тэгээ толгоогоор орлуулахаар юу яан хурдан хилаан цуцсан. Тэр дахиад зүүн дотор шилжсэн. Чингис арай л Чингисийн хоёр гар ялгүй илүү ажиллаад байна. За 30 секундээр тургуулын нэг оноо Чингис авчихсан. Нэг тэгэр барилдааны өгшүүлж байна. За баруун суугдсан. Нэгдүгээр 3 минут өндөрлөлөө. За олон улсын хэмжээний мастер өсвөрийн Аз төвийн авраг Цаанбаатарын оюун болд Чингисийг аваа гарсан байна. За Бямдоржийг олон улсын хэмжээний мастер Аз төвийн аврагын хүрээлэн медаль Совсон Дамбын хоёр Гавь Тамирчин ганзургийн манах нагнаар аваад гарлаа. За шийдвэрлэх 2 дуурын барилдаан. За шилдэнгүүд нь шуун дээр шувтаж гуцтайг харж байгаа Чингис. Тэгээ зөрж өөрөө баруун шилдээд байгаа. Тэр. Зүүн баруунгаар хоёр гар арай л илүү ажиллаад байна. Тэр. Зөрөө догсон. За хинхэн зүүн дотор шилдсэн. За давхаалтад арнаар гарах гэсэн зөрж чэжээргүүлээд аппаратны пояс одоо давуулж шидэх мэхний барьц авсан Бямдорж. За улан дээр шидэхэд бол наадлын улан дээр өндөг ёстой. За жийсэн чигээд аппа 2-2 авлаа. 3-1.
За дамжаад Накат руугаа шилжсэн. 3-1. Чиргэж тавиулаад ардан тойж гараа 3-1 боллоо. За челленж үзье гэсэн. Хилчингийн талаас челленж үзье гэсэн. Энэ дээр бол асуудалгүй 2 нь авч байгаа юм. Энэний уртал дээр челленж үзье гэдэг нь шүү дээ. Тэр давхаалтан дээр челленж үзье гэдэг нь. За одоо тойргоос тойргийн оронд барилаанууд чангарна. За удаашруулт тарсан. За 3-1 гэдэг оноо хэрвээ Хилчингийн тал заргалаад оноогоо авч чадаагүй бол заргалдаад амжилт олоогүй учраас нэмж 1 оноогоо 4-1 болгоно. За хосорсож тэгээд байна. Челленж хийдэд амжилт олоогүй манай талд асуудал шийдэгдсэн бол бид нар 1 оноогоо авмаар байна гэдэг байна. За 3-1 хивээрээ. За шилжсэн, зүүн баруун шилжсэн. 2 дугаар юм барилдаа. Тогссон Чингис одоо явнаа тэр. Толоос тур явах юм байна. Шилбэр явах нь толоос тур явах нь харъя. Алдлахгүй байхаа даа нэг. Тэр бол нэг аллаад байдаг уу? За түрүүний давхаалтаа орж ирнэ. Зөрөөж явсан ба алдлаа дотор авлаа да. Хавгууд нь жийсэн Чингис дутуудсан. За их л 50 байна. Ям дорж. За сүүлийн минутаар орсон. Сая Чингисийн 2 дахь санал байлаа. Одоо 3 дахь дээр шууд 2 оноогоор одоо торгуулна. Тийм байгаа. За шилдсэн шилдээд суугцсан суудангууд нь ям их гой гаргалаа. Сугдааг нь ямар гой гаргаваа. Бям дорж. Тугруу алгадаа зошоогоод нэг толгой дотор тойрох гой Чингис дутуудсан. Өөрөө хитгч байгаа шатаад байна. Баруун дотор шилдсэн. Дахиад шилдсэн. Зөрөө шилдсэн. Баярт. Гаа очиртой. Аваргын алтан медалийн төгөөрөнд ажиллаад бэлэн болж байна. За улаантлаас Жинкогийн Батбаяр гэж өнгөрсөн оны U23 дэлхийн залуучдын аврагт оролцсон юм хүү гараад ирлээ. За хөгтлөөс алдраа ургуулах тэмийн Батэрдний мямд орж за харъя. Алтар спорт руу тэм нэмэрчин спортын мастер Батэрдний мямд орж өсвөр үе залуучдын улсын аврагт төрүүлсэн анх удаага энэ хоёр Дутуурын Батбаяр Батэрдний мямд орж идэг хоёр хүү анх удаага Монгол улсын насан туршидын аврагт алтан медалийн төлөө хоорондоо гарч иж байна. Хинг нь одоо улсын аврагт анх удаага авраглаа гарч ирлээ. За өнөөдрийн одоо бас дэсийн ядан хүлээж өгсөн оргил барилдаа бол энэ байна. Та нэг чөлөөт гэж юу гэдгийг бас харна да энэ чэнэс. За өнөөдөр таад бол өнөөдрийн хамгийн олон бүхтөөж юм байлаа. За Бямдорж Цэрмагийн Чингисийг ялсан. Хангаа ярахны давгсрын ялсан.
За тэгээд олон улсын хэмжээний мастер Нямдоржийг ялсан. Нямдорж. За тэгээд мега стартын Тэмүүлэн ялж алтан медаль эдлөө материалын Нямдорж гарч ирлээ. За хиний хувьд бол Ченкогийн Батбаярын хувьд бол Мегмар Түрүү. За Бигжүүг ялсан уу? За ер нь суглаа харахад бол яг доотлолт бол илүү өрсөлдөөн болсон. Яг Нямдоржийн хэсэгт бол илүү өрсөлдөөн болсон. Арай илүү хүнд барилдаанууд хийж материалын Нямдорж алтан медаль эдлөө гарч ирлээ. За шилжсэн баруун дотор шилжсэн зүүн дотор шилжсэн Нямдорж. За өнөөдөр бол бас урны хувьд үнэхээр уран байсан. Мэдрэмжтэй байсан. За би Батбаярын зүгээр хэсгийн барилдаануудыг тайлбарлаж чадаагүй. Өнөөдөр уран дэвжэн дээр айл болох юм хамгийн сонирхолтой барилдаануудаа тайлбарласан нь бол та бүхэндээ зориулж Батбаярын хэсгээс одоо яаж гарч ирсэн барилдаануудыг бол хараагүй. Батбаяр гэж хүүгэн. Ийм байна. За Нямдоржийн барилдаанууд бол өнөөдөр бол үнэхээр одоо шимтэй байсан. Гарцаа байхгүй. Их уран байлаа, дэндүү мэдэрж ийлээ. Яг момент бол маш сайн олж чадчихилээ. Иргэдтэй ашинд бол яг өөртөө олдсон барьц байрлал боломжн дээр бол шууд явж ийлээ. Эргэлзэх юмгүй өөртөө итгэлтэй гоё явж ийлээ Нямдорж. 50 байлаа. За толгой дотор тойроос буусан Батбаяр. Яг өөрөг нь үндсэн суулт энэ бол. За шилдэж тойруулаад нарийнх бэр суух гээд утуутсан. Хамжаа дахиад шилдээд очсон. За дахиад баруун дотор шилж зураг шагуу татсан Нямдорж. За Батбаярыг дэвжэн шүүгч санууллаа. За Батбаяр дээр 30 секунд явж эхэлсэн. Дахиад баруун дотор шилжсэн шилдэнгүүд нь шуун дээр нь дарж атгаад гар таллах гээд Батбаяр дутуудсан. За баруун дотор шилжсэн Нямдорж. Цохоос гэж нэг суух гээд доороос уучлаа. Урагшаа агсангүй Батбаярын хувьд бол улаан талаас Батбаяр хөвх талаас Нямдорж цохоосгоод урдраг үлгсэн дутуудсан. Дагаж тааза чэжээ шилжүүлээд дагаж мэдрээд хамгаалсан Нямдорж. Нэгтэг 30 секунд усаад нэг тэгэр Нямдорж оног барилдааны хөшөөлж чиглэсэн. За шилжсэн. Дахиад баруун дотор шилжсэн. За нэг ферват тохиол руу татах гээд дутуудсан. Дахиад шилжсэн. За нэг зүүн баруун шилдээд. За хоёр дохоо зогсоод дагаж урсаж бидрээд хамгаалсан Нямдорж. За нэг баруун алдлах гээд нэг догсон Батбаяр. Чохон алтын барилдаа учраас хин жоохон бие бариад байх тал байгаа юм да. Анхудаага Монгол улсын насан туршийн улс орнууд одоо финалд гарч иж байгаа учраас хоёр зулуу тамирчин сал авчиж явахгүй сарван дээрээс атахгүй гэдгийг Батбаярын Батбаяр санууллаа. Дэвжээний шүүгч. Сүүлийн 20 секунд 1-р үеийн зүүн дотор шилдээд контролцсон Нямдорж цаг руу харж хэрэггүй. Дэртэлгүй цаг дууссан штэ. Онооны самбарлууныг хараад авах хэрэг байхгүй. Шилдэнгүүд нь энэ дохоо зөвхт юм байл. Энэ дахиад ирнэ. Батбаяраас 1-р ургаас өндөрсөн. За. Гайсажул Цэрэнбаатарын ус хоёр олон улсын хэмжээний масаар Лувсан Дамбын хоёр нар одоо өөрийн шив Нямдорж байгаа гарсан байна. За цаана Цэрэнбаатарын доктор Гавь тамирчин доктор харагдаж байна. За Гайсажул Вямрын Чингэн Баяраа гээд байна да. За хоёрдугаар өдөр барилдаан гарнаа хин ажиллана ойлгомжтой. Нэгтгэх гэдэг бол харьцаа биш шүү дээ. Тэнцүүл байна гэсэн үг бараг бол энэ бол би нэгтгэр барилдаа өндөрлөнө гэдэгт бол би итгэхгүй байна. Оноо авалцах ёстой. За арай шийдвэрлэх 2 дугаар үе. Хин шилжсэн, хин зүүн шилжсэн. Гудтаад явсан. За гарны кист бол арай илүү наваа давхар амсаа явцаа дөрөв дэш тавтаа 4 оноо гарцаагүй 4 оноо энэ бол
Ямар гоё дагаж урсваа мантганараа гიშгэ. Яг гоё дагаж урсаж очиод давхраамаад дөрөөр дэшин авчлаа. 5-1. За хэсгийн барилдаан өндөр мантганараа ах нь бол болон дээр авч гараад ирсэн Бямдоржийг. За маргааш өөрөө 74 барилдах учраас өндөр одоо суглаан дээр байна уу яаж юм тэгээд. За одоо Батбаярыг харъя. Ямар довтлогоо ирэх нь, ямар дайралт ирэх нь. За тэр сая Баярог шиг хоолоос сонслоо. Зүгээр гараа ажиллуул гэдгийг сая Бямдорж хэлсэн. За Батарцлж хоолоос сонсож байна. За түрүү сануул 2 дахь санууллаа. Дэжин шүүгч Батбаярт сарун дээрээс ацхгүй гэдгийг одоо 3 дахь бол сануул гэж байхгүй. Шууд торгол 2 нөө байгаа. Дөрөм дээр бол за цаг дуусгал яагаад ч байгаа. Дахиад зүүн дотор шилдээд очсон сарун дээрээс салгасан Батбаяр. Зүүн шилдэнгүүд нь сарун дээрээс салгачаад байна. Батбаяр. За нэг явах гээд байна тэр. Одоо төвчтэр дэргүү 5-1 хожигч байгаа учраас одоо бол явна л та Батбаяр. За дөрөв давхраамсан давхраа явцоо дөрөөр дэш наруулчих юм да. 9-ийг болоод за ийдэр нэг нь алдсан 9-ийг боллоо. Дутуу крест авч иж. За хөл нугалаа накат авах гэсэн. 9-ийг мушка худлаа тэр мушка худлаа байхгүй юу сая өөрөө алдаа гаргах юм сая Бямдорж. За дахиад ийсэн жигээд баруун аллангууд нь жигээд ард нь гараад 2 аваад 11-1 болж байна ингээд. Алдар спорт руу аврагд их нэмэрчин спортын мастер өсвөр үе залуучуудын улсын авраг Батбаяр Бямдорж 3 насны ангиллын улсын аврагыг хөдөлж байна. За өнөөдөр ч ёстой олон улсын хэмжээний мастер Бямдоржийг яллаа. За спортын мастер Тэрмагийн Чингисийг яллаа. Олон улсын хэмжээний мастер Тэмүүлэн яллаа. За ингээд спортын мастер Батбаярыг ялж Батбаяр Бямдорж 70 кг хэмжээнд төрүүлж байна. За тойроос суусан. Тойроос суухад жийсэн зүрж давхар хамж байгаа. 2 номероор ажиллах шинийг хэлд юм да. Тойроос сунгууд жингүүдээ зүрж давхар хамаад гүйцээлээ. Сав бэдэл суулаад зэн дээр бас хараа тэр яг дахимаар нь харуулж давхар хамж дайраад гүйцээж байгаа. За энэ дээр нэг дутуу тэр барьц жоохон дутуу байхад тэр нэг гарын барьцаа алдсан. Өдрөө алдаад. Нэг нь алдсан. За одоо энэ дээр давхар хамсан жийсэн чигээ толгойн урд сангууд энэ бошигдэг буруутсан дээр тэгээ ардан тойж гаргасан дагаж таадаа шилжүүлээд хамгаалсан Батбаяр. Ийм барилд гоё барилдаан боллоо 2 залуугийн барилдаа.